Би мисийг тууж явсан тэр өдөр. Багын явдал дугаар 1. Би багтаа нэг зүггүйтэж хүлээ. Эмээгийнх бас манайх аймгийн төвөөс нэлээд зайдуу алс дуу газар амьдардаг байлаа. Тийм болохоор эмээ маань 2 үнээг тугалтай нь бас нэг бэрүү бас нэг бух гээд бүгд нийлсэн 7 үхэртэй байлаа. Эмээ минь үнэхээр хөдөлмөрч ерөөсөө зүгээр суудаг хүн байсан юм. Өглөө эртээ үхрээ бэлчээрт гаргана. Өдөр нь үе үехэн дурандаж харна. Худаг дээр ховоогоор ус татаж усалдаг байлаа. Орой нар хэвийхээр дахин дурандаж араас нь очиж тууж авчирч хашаална. Тэгээд л үнэгийн саандаа цайны сүгээр тасрна гэж үгүй. Нагц ах маань их л хошин зантай хүн нэг удаа үнээг нь харж байснаа мис гэд нэрлэчихсэн юм. Түүнээс хойш том жижиггүй л мис гэж дуудаж ярилцдаг болсон байлаа. Эмээгийн минь өдөр тутмын тэр ажил надад их л гоё сонирхон санагддаг байлаа. Үнэгийн саах бүрт нь би хажууд нь байж туул татаж өгнө. Эмээ маань шор хийтэл хурдан саадаг. Түүнийг нь харахаар би ч гэсэн үнээ сааж үзэх юмсан гэсэн бодол төрдөг. Тэгээд нэг өдөр зориг гарган асуусан юм. Эмээ, би үнээ сааж болох уу? Эмээ маань нэмсэглэн. Юу гэнэхөө? Амаргүй шүү дээ, минийхөө. Чи арай л балчир байна. Одоохондоо арай чадахгүй л болов гэж эмээ нь бодож байна. Би хариу хэлсэнгүй. Гэхдээ дотроо амархан л харагдчихжээ шít. Чимхэж байгаад л татаад болоо үз. Юуг нь чадахгүй гэдэг байна гэж тунирхан бодож зогслоо. Тэр мөчөөс хойш миний толгойд нэгэн зөрүүд бодол эргэлдэх боллоо. Би өмнө нь хөдөө байхдаа хэлхээдээ ямаа зөндөө сааж байсан. Үнэ бас адилхан л үздэй. Заавал нэг өдөр өөрөө хийж үзнэ. Хэдэн өдрийн дараа би нэгэн мэргэн арга олчих шиг боллоо. За тэгэхээр эмээг үхрэндээ явахад нь хамт явна. Буцахтаа төрүүлж тууж ирээд эмээг ирэхээс өмнө амжуулаад саад үдчих юм да. Ингээд оройч болж эмээ дурандаж зогсох үед би гүйж очоод эмээ тэр сондуулны тийш хардаа манай хэд мөн үү? Мөн шиг л байх юм гэлээ. Эмээ маань мөн яг мөн байна минийхөө гэж хэлээд надтай хамт явлаа. Буцах замд эхэндээ нэг их яарсанчгүй. Харин замын дунд хүрэх үеэс би алхаагаа түргэсгэж эмээгээсээ ялимгүй туруулан мисийг 2 үхрийн хамт тууж эхэллээ. Явах тусам улмал холдож эцэст нь бүр гүйхээр туусаар хашаандаа ирэв. Ингээд л ажилдаа орлоо доо. Туулыг нь тавьж хэсэг хөхүүлээд татаж уйлаа. Хөнгөн цагаан саваа авч өвдөгнийхөө завсар хавчуулан сандал дээр суугаад л мисийн дэлэнгээс шувтарч эхэлтэл хитгэн шор гэж сүү гарлаа. Тэгтэл гинэт нам таг болов. Би босоод тугалыг нь дахин хөхүүлээд эргэн сууж саатал бас л багахан сүү гараад зогсчих. Тугалын хөхтөг тэрл мөөмнөөс нь чимхэж үзээд атгаж татаад дуссалж сүү гарсангүй. Хүүдий яа чанын вэ? Гүтээ эмээ бүр хөөс гартал саагаад байдаг штэ энэ үнэгээ гэж бодон байтал үхрийн мөөрх чимээ сонсогдож эмээгийн яадаг хүүхэд вэ? Эмээгээ хүлээхгүй гэх дуулдав. Би тэр дороо л босоод гүйчихсэн. Хашааны нөгөө үзүүрт очиод суугаад уйлж гарлаа. Хийсэн үйлдэлдээ харамссан. Бас эмээг уурлаж байгаадаа гэж бодож их айсан юм. Хэсэг уйлаад тайвширч хашааны араар тойрож явсаар үхрийн хорооны ард очиод дээшээ авирч гараад эмээгээ дээрээс нь тонгойж харав. Эмээ ажлаа баргал дууссан бололтой намайг харснаа. Хүй, эмээгийн бондгор унлаа байна. Буугаад иргөө гэлээ. Би үхрийн хороог дамжин бууж очихдоо за одоо ч загнуулсан да гэж бодсоор эмээ рүүгээ очтол
За миний хүү хайр. Өнөөдөртөө ингээд болий доо. Ингээд өөр юу ч хэлсэнгүй. Бид хоёр хамтдаа гэрээн зугаалхлаа. Гэхдээ тэр зам надад нэг их урт санагдсан юм. Яг тэр үед би эмээгээсээ маш их хичжүүлээ. Тэр орой эмээ бараг 2 өнөөгөө саагаагүй байхаа надаас болоод. Тэр цагаас хойш би нэг зүйлийг ойлгосон юм. Хүн хийж үзээгүй зүйлээ чадах юм шиг бодоод хүний үгийг сонсолгүй зөрүүдлэх нь ёстой дэмий юм.